Мэдээ үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хурал ашигт малтамлаа боловсруулах ажлыг эрчимжүүлэх асуудлыг хөндлөө. Түүнчлэн уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны нөхөн сэргээлтийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулснаа танилцуулсан. Гангийн цогцлбор байгуулах, хөнгөн цагаан боловсруулах, үйлдвэрийн газрыг тусгай хэрэгцээнд авах, алт боловсруулах үйлдвэрийн төсөл эхэлсэн зэрэг ажлын танилцуулгыг засгийн газрын гишүүд сонсжээ. Ашигт малтамлаа түүхийгээр нь гадагшаа экспортлдог өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчилж, алстаа өөрсдөө боловсруулдаг болох ажлууд алхам алтмаар урагшилж байгаа талаар салбарын сайд мэдээлэлж байгаа юм. Газрын доорх баялагынхаа үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдгээр ажлын хажуугаар халдсан бүрэгтэй ордод өрнөж байгаа уул уурхайн үйл ажиллагааг зогсоосон тухай мэдээлэл давхар яригдж байна. Тэгвэл засгийн газраас уг төслийн ажлыг зогсоогоогүй, зөвхөн үйлсэн зөрчлийг арилгуулах хугацаа олгосон гэдгийг тайлбарлажлаа. Аливаа аж ахуйн нэгж орон нутгатаа заавал гэрээ байгуулах ёстой байдаг. Энэ үүргээ биелүүлэх ёстой нэгдүгээр, хоёрдугаарт бас хайгуулын үеийн нөхөн сэргээлт ямар одоо чухал вэ гэдгийг сая бас бид энэ 5 дугаар сарын сүүлээр нэг бяцхан охины амиар харлаа. Хайгуулын үеийн энэ байгалийн нөхөн сэргээлтийн ажлаа дутуу гүйцэтгсэн байна. Хүн болон байгальд аюултай байгаа эрсдэлтэй нөхцөл байдлаа засах чиглэлд ахиц гаргаж стандарт нормоо мөрдүүл гэдэг ийм даалгаврыг өгч үйл ажиллагааг төр зогсоосон байна. Өнөөдрийн засгийн газрын хурлаар мөн уул уурхайн олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг сэргээх төлөвлөгөөг баталжээ. Энэ асуудлаараа ерөнхий сайдын албан даалгавар гарч уул уурхайн хайгуул ашиглалтаас болж эвдэрсэн газар хүний амнаас эрсдэх эрсдэл бүхий газруудыг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгасан юм. Улсын хэмжээнд 54 мянган га газар уул уурхайнгаас үйл ажиллагаанаас болж эвдэрсэн гэдэг тоон судалгаа гарчээ. Энэ уул уурхай лиценз олноор олгогдсон аймагуд дээр тухайлбал Өвгөн Говь аймаг, Архангай аймаг, Өврангай аймаг, Төв аймаг, одоо Сэлэнг аймаг гэсэн энэ одоо Дорноговь аймаг гэсэн энэ аймагуд бол онцгой анхаарал татж байгаа. Энэ аймагуд дээр одоо бид бүхэн хяналт шалгалтын ажлуудыг үе шаттайгаар хийж эвдэрсэн энэ газар нутгуудыг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг бий болгох, ганц нэг одоо хариуцлагагүй уул уурхайн асуудлаас болж нийтээрээ Монголын одоо уул уурхайн компаниуд хариуцлагагүй мэт байгаа ийм байдлыг үүсгэж энэ нэргээд Монгол улсын эдийн засаг доктортой хөгжилд бас сөргөөр нөлөөлж байна. 3 настай хүүхэд Red Vulcan компани хайгуулын нөхөнд унаж амиа алдсан явдлаас үүдэлтэйгээр засгийн газар нөхөн сэргээлтийн ажилд ач холбогдол өгч эхэлсэн. Энэхүү ноцтой ослын дараа хийсэн шалгалтаар Red Vulcan компани хайгуулын талбайд нөхөн сэргээлт хийж цоонхыг бүгэлсэн хэмээн бүртгүүлж, байгаль орчны байцаагч цооног бүглүүлсэн хэмээн гар үсэг зурсан зөрчил илэрсэн байна. Тухайн асуудлыг хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаа юм. За энэ мэт уул уурхай нөхөн сэргээлтийг хагас дутуу хийж хяналт шалгалтын хуудуутай явуулсан зөрчлүүдийг бүрэн арилгах чиглэлээр засгийн газраас байгуулсан шалгалтын ажлын хэсэг анхаарч ажиллах юм байна. Ажлын хэсэг 2026-аас 2030 он хүртэл хяналт шалгалтын ажлаа өрнүүлэх юм. Өнөөдөр хуралдсан засгийн газрын хурлаар мөн төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажилуулах асуудлаар шийдвэр гаргасан нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал боллоо. Ашиггүй ажилдаг 14 компанийг нэгтгэн татан буулгаж 67.3 тэрбум төгрөг хэмнэх тооцоолол гарсан байна.